Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, та бүхэндээ шинэ оны минь дүргий ингээд Amraz Weekly Show-ны 2026 оны хамгийн ихний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Надтай хамтаагаарай. In Mongolia. За өнгөрсөн 7 хоног мэдээж шинэ он шинэ жил гарсан. Тэгвэл бас мэдээж Монгол улсад маань яаж зүгээр авах вэ? Янз бүрийн асуудлууд гарсан. Нямбаатрын асуудал гарлаа. За нөгөө такситай холбоотой 7 хоног жингоо хэрүүл боллоо. За энэ 7 хоногт үндсэн хуулийн цэцээс худал мэдээлэл тараахтай холбоотой цэцгийн шийдвэр улсын хурлд орж ирсэн байна. Улсын хурлын намрын чуулганы хамгийн сүүлчийн хуралдаан боллоо. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгээр нь эхнээс нь үзцгээе. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Fascucci Merchandise ажиллаж байна. За та ямар нэгэн шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа, та ямар нэгэн байдлаар кофе шоп нэмэр байгуул 140 жилийн түүхтэй жинхэнэ Итали чанар болсон Fascucci-гийн франчайз эрхийг аваарай манайхаа. За энэ эрхийг нь штэ Монголд та бүхний сайн мэдэх Юна ресторан байдаг штэ. Юна рестораны Gift KKK бол энэ франчайз эрхийг бол та бүхэнд өгж байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн кофе шопын франчайзингийг авснараа яах вэ гэхээр бүх гайдлайн, брендинг, маркетинг, за тэгээд бүр түгээлт бүх юм нь цаанаасаа хүрээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар эрсдэл гаргаад цоо шин юм хийгээл шин юм туршаал тэгээд ах шаардлага байхгүй. Аль хэдийн 140 жилийн турш туршигдсан тэрхүү одоо брендинг, ноу-хауг шууд авчна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн Fascucci Mongolia франчайзингийг хэрэглээрээ тэгээд шинэ үеийн шинэ франчайзингийг та хэрэглээд үзээрэй манайхаа. Fascucci ерөнхий ивент тэтгэгч. Баярлалаа.
төр орж ирэх ёстой юм бэ гэдэг асуудлыг маш олон хүн хөндөж тавьсан. За тэр хүмүүсийн нэг нь бол Зандаа Гош гэдэг хүн байсан. За та бүхэн бол од мөндрийн Зандаа гэдгээр нь таних бах. За бас хэрүүл рүү яваад орсон. За өчигдөр Нямбатар даргын сэдв нь миний бий байлаа. Намайг 28 онд Баталгаатай нэр дэвшнэ гэж гүтгэж байгаа. Би мэдээж нэр дэвшгүй. Гэхдээ зүгээр энэ постнд их гоё юм байна. За 16 мянган ямар нэгэн хүн ингээд энэ дээр дарсан баг. Тэрний хэдүүлээ зүрхийг нь харцгаая. Нямбатар дарахт зүрх дарсан хүмүүсэг. За ороод харсан чинь ингээд 16 мянган баг 1700 1600 Вьетнам хүмүүс. Их гайхалтай. Тэгэхээр Нямбатар дарагта Хошимын хотын даргуулгын ерөөл дэвшүүлээ 28 онд Вьетнамд бол гарчих юм шиг байна. Зандаа миний би 28 онд нэр дэвшгүй бити санаа зов бити намайг гүтэг. Харин таны Вьетнамын ажил үстэн амжилт хүсье. За тийм ээ. Нямбатар дарга маань бол Улаанбаатар хотын биш Хошимын хотын засаг даргач байж магадгүй болоо явцсан. Яагаад гэвэл тэнцээ доор нь өстө маш олон Вьетнамууд орж ирээд өстө манай Нямбатар даргын зөв штэ. Лайк гэдэг бөө юм болоод орж ирсэн. За тэгээд дахиад нөгөө нэг юм явсан байгаа зү. Дахиад нөгөө энэ Зандан бол 2028 оны сонгуульд өрсөлдөх гэж байгаа гэдэг өөрөө хэлсэн мэн тэ. Би өрсөлдөхгүй Нямбатар дарга битгий хүн үтгээч гэдэг. Ер нь энэ манай Нямбатар даргын энэ хүн үтгдэг нэг юм параноидтой энэ байдал нь бол бүр ингээд хэрэгс сэтэрсэн юм билээ. Ерөөс хүн болгоныг дайсан, хүн болгоныг МСС-ийн тороол, хүн болгоныг дараа сонгуулиар нэг дэвшиж байгаа, хүн болгоныг ямар нэг улс төрч захиасан гэж бодоод байна. Гэтэл өөрөө өөрлөгөө ерөөсөө өнгө шаарддаг юм билээ энэ хүн. За энэ параноид нь бол үргэлжлээд ингээд явсан. За энэ нөгөө нэг ньюс румынхантай ч үргэлжилт юм байна. Ингээд маш олон хүн дэр. За дээр нь бас Лодо самбуудаар бас энэ параноид гарч ирсэн. Шууд гүтгэлгэлдээ одоо энэ бол илт худал мэдээлэл. Намайг нэг ч хууль санаачлаагүй гэж бичсэн байсан. Тэгээд ер нь юу ч батлуулаагүй гэж бичсэн байсан. Тэгээ энэ тоонуудыг өчтөр бүхэн өргөнд тааралдаад би хэлсэн. Та гүтгэхтэй өмнөхөр мэрэгчлээ шүү гэсэн өөдөөс хийхэл хичээлээ. Ийм л хүн тааралдахаараа инээдэг, гар барьдаг. Утсаа авахаараа тэр гуруулаа амар ууртай болчдөг. Тэгээд хүн гүтгээд байдаг. Ер нь бол бид нэр зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ бол одоо манайх ингээд нийтийн тээврээр занималдаж хулгай хийдэг байдал бол жишг болоод тогтчихлоо шүү дээ. Автобусаар хулгай хийж үзлээ. Нийтийн талбай дээр бүгдээрээ баригдсан. Тэр баригдсан хүмүүс одоо хариуцлага хүлээсэн үү? Талбай дээр улаанцсан хуурамч автобус будаад монголчуудад зараад тэгээ баригдаад бөө юм болоо биз. Тэгээ тэр хүмүүсийг хариуцлага хүлээсэн үү? Одоо тухайн үеийн хотын дарга, тухайн үеийн тэр төвчрлийн сайд нь хариуцлага хүлээсэн үү? Өнөөдөр таксигаар хулгай хийх гэж штэ. 2000 машин оруулж ирэх гэж. Тэрийг нь яг хувийн хвшлүүд орж ирэн тэрэн дээр нь хөнгөлтэй зээл болгоё. Өнөөдрийг хүртэл өчнөө олон зүйлийг босгоод ирсэн технологи хөгжүүлсэн компаниудыг татаж унгаах гэж байгаагаа баатарлаг үйлс мэтээр яриад энэ бол чөлөөт өчлөлтөө гэх мэт юм ярьж байгаа нь бол илт худал мэдээлэл. За тэр харж байгаа хүний нүүр харахлаар юу ч хэлж чадахгүй. Бүхсний цаагуур бол хүнийг янз бүрээр ярьдаг, параноиддаг. За тэгээд дээрэс нь хүнийг гүтгдэг, доромжилдог. За хүнийг ерөөсөө юу ч хэлж болно гэж боддог. Өөрөө бол эсэргээрээ хүний үг сонсч чадгаа болсон нэг ийм нөхөр байж байгаа. За ингээд 7 хоногийн эхлэлээр таксичид бөөнөрөө хотын захиргааныхантай за энэ нөгөө таксины үйл ажиллагаа явуулна гэсэн хүмүүстэй уулзсан байгаа. Сая ингээд сар шахуу ингээд бид нар очрлоо шүү дээ бензин голог дээр. Тэр асуудлыг шийдэхгүй. Та нар 2000 такси оруулж ирээд ашигтай ажиллана гэж бодож үгүй шүү. Бодлоо шүү. Такси баазууд Монгол зөндөө байгаад зөндөө дампуурж байгаа шүү дээ. Та нар дахиад 2000 захилгаан машин авчираад дахиад 2000 төмрийн сэгэл авчирна. Төр оролцохгүй таксинд гэдэг юм. Хөрөнгө оруулалт хийж яах гэдэг чинь төр өөрөө оролцож байгаагийн нэг хэлбэр. Тэгэж битгий худлаа яриад байгаа ч. Тэр чинь 20 тэрбумыг өгчөөд би оролцоогүй гэж сууж яах вэ? Би мөнгө аавъя л гэдэг байгаа шүү дээ. Би толгой дээр нь сууж яа л гэж байгаа шүү дээ. UPCAP татвар төлж байгаа. UPCAP-т явж байгаа жолооч нар орлого болгоноос татвараа төлж байгаа. Энэ олон жолоочийн төлсөн татварыг эргээд бидний эсрэг тавьж байна. Ямар шаардлага байгаа? Бид нар чадлынхаа хэрээр амьдрах гэж ядчих штэ.
Бид нар тэр Арабад байгаа Эмиратын шах шиг амьдрий гэж хизээч хэлээгүй. Татвараа буулгаад өгөөч. Амьдрах таатай орчноо бүрдүүлээд өгөөч. Хүүхдүүдэд аюулгүй байлгаад өгөөч л гэж шаардсан. Түүнээс бид нарт такси хэрэггүй. 2000 машин бүр хэрэггүй. Та нар цахилгаан машин оруулж ирнэ гин. Өнөөдөр 2000 цахилгаан машинаа оруулж ирээд та нар хаан цэнгэлэх юм. Та нарын тогныг ч өгч дийлэх юм уу? Гэл бод. За ёо. Зөвхөн 10 жилийн боловсралтай хүн л энийг хэлээ шүү. Хамгийн багтаа. Тэгэхэд та нарын боловсрал юу вэ? Биднээс дээш иргсэн доктор, профессор. Баярлалаа. За таксичид бол үнэхээр бутны иргэсээ. Би нэг юмыг ерөөсөй ойлгохгүй. Энэ одоо төслийг хийж байгаа хүмүүс тэр чигээрээ Grab руу, Bolt руу, Uber руу шилжиж байна. За нөгөө уламжлалт такси бол одоо байха болж байна. Дэлхий хаанч утсан. Гэхдээ одоо энэ хотын захиргааныхаа одоо гадагшаа явж чад явдгүй болов уу гэж би гайхаад байна. За дээрэс нь стандарт гэдэг юм олон юм хуцж илээ. Монголын амьдрал ямар байгаа вэ? А тэгсэн мөртлөө стандарт нь болохоор бүр хаа байсан тэр одоо нэгтгэж орны тийм бүр дэлхийн өндөр хөгжилтэй орны стандарт чинь а гэтэл хотын захиргаа маань иргэдэг яаж амьдруулж байгааг бол бүгдээрээ анзаарч байгаа. За аппликейшнээр бол энэ стандартыг маш сайн мөрдүүлж чадчих байгаа. Та бүхэн ингээд одоо UB Cab ч юм уу эсвэл Uber за Grab руу ороод нөгөө хүндээ оноо өгдөг. Хэр цэвэрхэн байгаа, харилцааны соёл нь ямар байгаа. За ингээд буруу муу байсан бол оноо муу аваад за тэгээд тэр хүнийг тухайн аппликейшнийг хэрэглэх эрхгүй болгодог. Энэ хотын захиргаа энэ төр засгийн байгууллагаас хамаагүй өндөр стандартыг хэрэглэгч өөрөө тэр хүн дээр оноогоор тавьж байгаа. Энийг яагаад олж харахгүй байгаа юм бэ гэдэг үнэхээр гайхав. Эсвэл энэ одоо жил болгол хэдэн 100 тэрбум төгрөгөөр гадагшаа ингээл туршлага судалгаар явд юм байлаа. Энэ такси, Uber, Grab, Bolt барьж үздэггүй болов би бүр гайхаад. За дараагийн таксины жолооч бас нэг санал хэлсэн. За тэр благ үйлчлэгээнд явж байхад намайг дуудсан хүн магадгүй нэг бодол улсын хурлын гишүүн л байх. Төрийн ордон руу явж байгаа. Эрдэнийн төглөөс. За хаагаараа явах уу? Сайн байна уу? UB Cab байна. Хаагаараа явах вэ? Аль гүрээрээ давах уу гэд би тэгсэн. Цаашаа хүн өөрөө илүү гарчээ гэж. За тэгсэн чи утсаар ярьснаа. Татаараа. Тэгэл тэр замыг нэг 6-7 минутанд дахиж аваачаад төрийн ордны зүү хаалган дээр буцаж иргүүлээ зогсоож байгаа. Эргээд урагшаа юуны Беловская уулзуур гарах гэж би 50 минутын зогсож байгаа. Бүх зам хаагаа ич. Энэ манай жолоочлол бүгдэнд нь тохиолддог асуудал. Яг орой болохоор энэ оройны төгжрөл гэдэг юм бол энэ томчуудын зам хааж бүглэрл үүсгдэг. Замын цагдаа руу ярьдаг, зам хаалгадаг, өөрсдийнхөө замыг нээлгдэг. Энэ асуудал зөвхөн UB Cab-ын жолооч нарч биш. Ер нь Монголын жирийн нэгэн ард түмэнд бүгдэнд нь нөлөөлж байгаа. За тийм ээ. Энэ төгжрлийн гол буруутан нь бол дарга нар өөрсдөө байд юмаа гэдэг энэ хүн хэлж дээ. Шууд ингээд ингээд юу байгаараа урсгалаа татаараа гэж хэлдэг гэж шүү дээ. Тэгээ өөрсдөө ийм шудраг ус өчнөө мянган хүмүүсийг зам дээр төгжиж ачаа тэгэл замын цагдаагаар татуулцдаг гэдэг энэ одоо такси эрхлэгч бол маш айхтар олж харсан байна. За ингээд таксины жолоочд бол өстой бутнэр гисэн. Та нар одоо наатаха боллоо. Та нар амьдралаас тасарсан байна гэдгийг маш тод томруунаар энэ дарга нарт хэлж өгсөн байгаа. За яг энэ таксичтай уулзж явах үеэр за энэ шүгэл үлээсэн отгоо маань за нэг сонирхолтой маш олон хүний анхаарал татсан нэг зүйлийг ярьсан. 2000 такси орж ирээд нөгөө метр 4 метр машинаар нь тооцоход энэ 10 км тэгээ 4.5-аар тооцоход 10 км урт төгжрөл үүснэ. Тэгээд энэ төслийн зорилго нь өөрөө төгжрлийг бууруулах гэж. Тэгээд төгжрлийг бууруулна гэчихэд нэгдүгээр игнэгээр явдаг 2000 таксиг замын хөдөлгөөнд оролцуулна гэдэг. Тэгээд ийм одоо энгийн тооцоогч гэсэн хийгээгүй л харагдаж байна л да. Тэгээд ер нь бол энэ такси бол шууд хатуу хэлэхэд мөсөн уулын орой юм байна. Энэний цаана юу вэ гэсэн чинь хотуулаа гэдэг нэртэй сошиал нэтворктай, чаттай, билет захиалгатай, үзүр үйлчлэгээтэй, тасалбартай, скутертэй, такситай ийм ап хийж байгаа. Хотуулаа гэж. За энийг бол манай одоо мэдээлэл технологийн салбарт
маш их тийм одоо тендер гэдэг те юмыг авч гарсан компани авсан. Одоо хамтарсан байдлаар хийж байгаа хөгжүүлж байгаа. Тэгээ юу гэж юм гэхээр хот ийм одоо технологийн бизнесийг бий болгох экосистемийг төсвийн хөрөнгөөр одоо миний хувьд бол хардж байна. Бүлэглэж бий болгож байна. Нэг жишээ хэлье. Тэр хотуулаа аппликейшн дээр нүүрс энэ чинь монопол шүү дээ. Нүүрсийг зөвхөн одоо хөдөлж авах тэр одоо payment бүр бас paymentтэй шүү. Төлбөрийн системтэй. Энийг хийхэд 1.2 тэрбум төгрөгийн тендер зарлаад тендергүүч билүү өгсөн байлээ. Одоо энэ технологийн салбарын. За энэ ярьсан компани бол ICT гэдэг компани байна. ICT гэдэг компани. За энэ ICT гэдэг компанийг асуулаа, улс төрчдөөс ч асуулаа, за IT-гийнхнаас ч асуулаа. Яадаг компани юм бэ гэсэн чинь сүүлийн үеийн хамаг том төрийн тендерүүдийг ер нь хамж байгаа компани шүү гэж байна. За өөрсдөө бол ер нь гайгүй явж байгаа IT-ийн компаниудыг одоо хувьцааг нь авчдаг. За тэгээд IT-гийнхнаар ажил хийлэгдэх учраас IT-гийнхан маань өөрсдөө энэ компани эсрэг дуурч чадхаа болцсон ийм компани байгаа шүү. Ер нь төртөө хамссан нэлээд том клиентелист за кроны компани үүсэж байгаа юм байлээ шүү гэдгийг маш олон хүмүүс хэлж илээ. За энэ хотуулаа аппликейшн бол маш олон хүний анхаарлыг татсан. Нөгөө нэг хувийн IT-ийн компаниудын зовоод хийгээ явж байгаа юмнууд чинь ирээдүйд төр ингээд авч байгаа ийм асуудал руу үүсэж байгаа маань. За энэ хотуулаа аппликейшн тодорхой хэмжээгийн төр эзэмшдэг, тодорхой хэмжээгийн энэ ICT гэдэг компани эзэмшдэг ийм компани юм байна. За энэ талаар ер нь анхаарал хандуулахгүй бол ер нь маш олон салбар дээр ингээд төртөө хамсцсан, төртөө ингэж хамтарч, улс төрчтэй хамтарч, нөгөөдөлтэй ингэж тодорхой хувь ингэж явдаг маш олон салбарт ийм компаниуд үүссэн байлээ шүү гэдгийг энэ компаниар дамжуулж хүмүүс мэдэж авсан байгаа. Төр янз бүрийн одоо хувийн хийж байгаа бизнестэй өрсөлдөхгүй гэдэг ерөөсөө өнгөрсөн 7 хоногт хэлсэн микрофон дээр гшүүлсэн хатаж амжаагүй багтал одоо ингээл хувийн бизнестэй IT-ийн компаниудтай өрсөлддөг маш том, маш их мөнгөтэй ийм IT-ийн компани үүссэн байна. Одоо нөгөө шудраг өрсөлдөөний газар нөгөө нэг төр орохгүй гэдэг хүмүүс нь энийг анхаарахгүй бол болохоо болцсон байна. Хэдэн 100 тэрбумаар яригдах тендерүүдийг авдаг. За тэгээ бүр тендерийн мөнгө зарим хүмүүс чинь уг нь тендер хийчихэд мөнгө авч чадахгүй байхад бүр ингээ урчлаад авцсан. Нөгөө нэг автобусны нөгөө нэг хамаг захимжуулах юм биш үү? Тэр мөрөө чи ерөөсөө зүгээр л ямар ч тендергүй авчдаг. Ийм компанитай болцсон байх шүү. Энэндээ анхаарал хандуулаарай. За нэг ийм новшийн зүйл болж байхад Улаанбаатар хотыг 2026 оныг ямар жил болгож зарлсныг бүгдээрээ сонсъё. Аж ахуй нэгж байгууллагууд татвар төлөхөд хүндрэл үүссэн. Аж ахуй эрхлэхэд бас тодорхой одоо хүндрэлүүд байгаа гэдэг ийм шалтгаанууд их байна. За энэ утгаараа 2026 он бол нийслэл Улаанбаатар хотод нийслэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон хэдүүлээ зарлаж төлөвлөгөө гаргаж түүнийхээ хэрэгжилтийг ханган биелүүлж ажиллая. Бизнес эрхлэлтийг дэмжинэ гэдэг нь түүцийг дэмжинэ гэсэн үг биш ээ. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа хүндрэлүүдийг хэдүүлээ хамтдаа даван туулъя. Энд хорооны 8 нэрийн дэлгүүрээс ахуулаад МС хүртэлх бүх бизнес эрхлэхэд тулгамдж байгаа бэрхшээлүүдийг шийднэ. Пөөстө манай Нямбатар дарагч нэг гараараа одоо төртөө хамтарсан бизнесийг ингээд ивент итгээд хэдэн зуун тэрбумаар тендер өгөө явдаг. Нөгөө гараараа бизнес эрхлэгчтэй дэмжинэ гинэ. Тэгтээ тэрэн донд нь төц орохгүй юм шиг байна шүү монголчууд аа. Та нар ичээч хөөе. Та нар ичээч. Ичээж та нар ээжгийн хүмүүсийн ажлын байрыг булаахад ийм хийгээд гэж байгаа. Та нар ичээч. Энэ ардаа ингээд оол татхад ийм хамгаалтын залуучууд түрээссэн. Чааваас та. Хөөе. 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 Энэ ардаа энэ батаны хардаа шууд өгөөд очив. Хөөе. Энэ ардаа хамтлаг анхаар наахч. Байлчи. Байлаас та нар хүн зодох хэрэг өгсөн. Хүн зодох хэрэг өгсөн. Хөөе энэ ардаа энэ бацаа ардаа зодчих чи шууд. Гүлгэн бацаа минь хин таалт хүн зодох хэрэг өгсөн. Хин таалт ийм хулгай дээрм хийх өгсөн. Мөч хэцгнүүд минь шууд эмэгтэй хүмүүсийг ингэ үстэй чирээд. За бизнесийг дэмжинэ гэдэг бизнесийнхныгаа яаж дэмжиж байгааг бол та бүхэн сайн харсан баг. Ер нь бол
Түц байна уу, 8-9 байна уу, барилгын компани байна уу, тэгээ IT-ийн компани байна уу, бүгдээрээ бизнес эрхлэгчид. Түц нь бизнес эрхлэгч мөн биш, бусд нь бол бизнес эрхлэгч гэж юм байхгүй. Тэгээ энэ бол маш муухай юм болсон. Эдэр 9-ийн хүүт эхэлсэн энэ үеэр яг шинэ жил болох гэж байгаад иргэдээ ингэж зовлонд унгаж тэ иргэдийнхээ өмчийг дээрэмдэж ингэж бизнес руу халтсан явдал бол болсон байгаа. За тэгээд 2025 оны туршид энэ нэг хідэн одоо түцнийхний нулимсийн өстө барсан ийм л юм болсон. Тэгээ нэг гараараа болохоор ингээд өөртөө хамтардаг бизнес бол дэмжиж идэг. Бүр 20-30 тэрбум 70 тэрбумаар дэмжиж идэг. Нөгөө гараараа болохоор энэ муу хідэн өөрхөө өрг толгоос ээж нарыг түцтэй байлгахын дэмждэггүй эсэргээрээ ингээд зодож нүдээд хөөгд ингээд явж идэг. Эн чинь өөрөө хэр шудраг юм бэ гэдэг дээр бас бодож үзэх хэрэгтэй байна. За тэгээд одоо түцнийхнийг зодож нүдээд ийсэн улсын хурлын дарга бас энэ түцнийхний талаар улсын хурлын чуулган дээр за нийслэлийнхэнд бас үг хэлсэн. Одоо энэ зөвшөөрлийн хууль хилцэж яхад над руу бол одоо гомд санал бол тасрахгүй шүү. Амьдралаа нэг авч явъя гэгээд ядж байгаа нэг ард түмнээ дээрлэхэд тэр хороолжийн байрны дунд яагаад байна гинөө? Хүнтэй хүн ёсоор харилцмаар байна. Нийслэлээ сонгоцсон гишүүдээ хүнтэй хүн ёсоор харилцаарай гэж тэр дүүрэг орон нутгийн удирдлагууд хэлэхгүй бол ямар их дээрэнгүй шинэ жил болох гэж байгаад. Энэ хүнд сурт саа тэгээ болоод байгаа. Дээрээс нь ингээд зөвшөөрөл авах гээд би хэд хоног хүлээлээгээд хэвлэлээр ярихаар дарамтлаад байдаг нөхдүүд бас байдаг гэж шүү. Тэр хүмүүсийг бол би өөрөө хамгаалнаа. Тэгэхээр над руу тэр хүмүүс чинь гомдлоо илгээж. Хүн ер нь амьдралаа авч явахын тулд өрхөө үйлдвэрлэл эрхэлж болж байна, бизнес эрхэлж болж байна. Гэтэл тэгээд ажил хийж байгаа хүн болгоныг дээрлэхэд ийм л байдаг, ийм л тогтолцоотой бол. За яг үнэ тэгээд одоо яг шинэ жил болох гэж байгаад ийм новшийн зүйл хийхэ болооч Нямбатар дарга тэ нийслэлийнхаа Нямбатар ба түүний нөхдөд нэг нөхдөд байгаа шүү дээ. Нямбатараар одоо толгойлуулсан Нямбатарыг дагаж ингэж одоо өөрийн гэсэн толгойг болцсон нэг ийм нөхдөд байгаа. За уг нь бол иргэдийн төлөөлөгчтэй хуралгээд Нямбатарыг хазаарлаж явах ёстой нэг хэдэн хүмүүс байгаа. Гэхдээ энэ хүмүүс бол хазаарлаж чадгаа аль хэдийн бас. Яасан бэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн талаас илүү хувь нь Нямбатараас ажил авсан. Нямбатарын одоо ажилчид болоод үргэлжсэн. Бүгд нэг орон нутгийн өмчит компани захирлууд болоод за тэгэл ерөөс Нямбатар юу ч оруулж ирсэн бүгдээрээ ярс гэл дэмждэг ус. Ер нь бол нийслэл хот дээр ямар ч ардчлалаа болсон ерөөсөө Нямбатарын дарангуул гэдэг юм тогтсон. Энэ юугаар явж байгаа вэ гэхээр эдийн засгийн сонирхол дээр явж байгаа. Уг нь энэ Нямбатарын энэ дураараа дүргэлттэй энийг бол сөрөг хүчин за ингээд нам дотроос нь үгүй энэ болохгүй штэ гэд хинжаах ёстой байтал бүгдээрээ Нямбатарын карманд халаасанд орсон учраас өнөөдөр ингээд дураараа дүргээд дунд чөмгөрөө жирэгдэг ийм л нэг дарангуулагчтай болоод хувирсан баг Улаанбаатар. За өнгөрсөн 7 хоногт орктсон орк даргын маань оркталтын талаар сэтгүүлч асуусан. За энэ асуултанд хариулж байгаа реакшн нь шинэ оны дараа маш олон хүний анхаарлыг татсан байгаамаа. Хот орчин дүүрэн замын хөдөлгөөний дүрм журам зөрчөөд энэ зураас тасгахаа авах шүү. Энэ зураас тасгахаа авах шүү. Орж ирэнгүүтээ шууд зураас таваад эрэхгээ зогсдог ард нь хэдэн арга машин гацаа зогсчихлоо. Тэд та бас нэг шугамд авч байгаа харагдсан тий. Лайв дээр. Би чамтай ямар. За бас баярлалаа. За манай дарга маань яасан бэ гэхээр яагаад орктч вэ? Яагаад хоёр зураас даваад эргэчвэ дарга? Та ч одоо өмнө нь өстой амар чанга дугаар орилоод исэн биш гэж би шамд ярьж тахгүй. Зүгээр л уучлаарай миний буруу байсан гэд хэлчих ийм чадвар байхгүй л ийм орк даргатай болсон шүү дээ. Би хэлээл байгаа. Энэ хүн бол хотын дарга биш ээ. Энэ хүн бол магадгүй сумын төвийн сумын засаг дарга байх хэмжээний хүн. Хотын дарга байх хэмжээний ёс зүй наад хүнд чинь байхгүй гэж хэлээд байгаа. Ерөөсөө энүүгээр л харагдаж байгаа. За тэгээд
буруугаач хүлээдэггүй, өөрийн шүүмжилсэн хүмүүсийг бүгдийг гүтгдэг, доромжилдог, худлаа ярьдаг те ерөөсө дуртай өнөө гүтгдэг. За тэгээд нэг одоо өөрийн хийх ёстой нөгөө иргэдийн төлөөлөлтийнхаа талаас илүүг нь өөрийнхөө карманд аваад хийцэн, эдийн засгийн байдлаар нь төмсгийг бадцсан. За нэг ийм фашист дарангуулагчтай болсон байна. Тэгээд энэ Нямбатар гэдэг энэ дарангуулагчаас Улаанбаатар хот маань хизээ салах юм бол хизээ энэ нэг бизнес эрхлэгчдэд шудраг өрсөлдөөн гэдэг юм бий болох юм бол доо бурхан минь мэдэхгүй байна. За тэгээд 2026 онд Нямбатар гэдэг хүн энэ хотоос зайлаасаа гэдэг үлзийтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлээ монголчууд. Манайхаас хүүхдийн сургуулийн амралт болсон байна. 1 сар болсон байна. Маш олон хүмүүс гадагшаа явж байна. Арай та гэртээ ганцаараа гунигтай царайлчаад Монголдо байгаад байгаа юм шүү дээ. Хэрвээ тийм бол яг одоо та iTrip руу ороод өөрийнхөө онгоцны билетийг захиалаад аваарай. iTrip маань зөвхөн онгоцны билетээс гадна аяллууд байгаа. За дээрэс нь виллануудаа захиалах боломжтой байгаа шүү. Дээр нь та iTrip-ийн хөөхөн тэр Dino-той аппликейшнийг татаж авснараа та таксигаа захиалаад авчна. Онгоцныхоо билетийг захиална, виллагаа захиална, аяллаа захиалах боломжтой шүү. Тэгээд би iTrip-ээр захиалсан билетээр яг одоо Бангкок хотод ирсэн байна. Та бүхэн бас аялаарай. Тэгээд аялал бол амьдрал шүү. Амьдрал бол аялал шүү. iTrip. Нийслэлийн хийц, багцаглал, зочид модуль, airport такси, аяллийн дата сим, аяллийн даатгал, бүгдийг нэг дороос. iTrip. За шинэ оны өмнөхөн засгийн газрын хуралдаанаар гаргасан нэгэн шийдвэр олонний анхаарал татсан байна. Олон овоот зэрэг одоо ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар нэмт хэрэгүүнд одоо хуримтлагдсан ашгаасаа ногдол ашгийг хүүхэд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая хүртэлх төгрөгийн ногдол ашиг үе шаттай олгох ийм шийдвэрийг гаргалаа. Үүнд үндсэндээ 1.8 сая иргэд бол хамрагдаж байгаа. Үүнээс 1.3 сая нь одоо 18 наслах хүртэлх хүүхдүүд, 400 гаруй нь ахмад настан, мөн 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол ингэж хамрагдахаар байгаамаа. Тийм ээ, энэ бол эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд даваа сүрэнгийн хийсэн мэдээлэл юм байгаа. Одоо даваа сүрэн гэдэг хүмүүс гаргахлаар дандаа нэг юм болоо юм болох юм. За энэ бол улс орноо олон жил хорлсон шийдвэрүүдийн үргэлжил явах нэ. Өнгөрсөн 7 хоногт ярьжсэн санагдчих юм. Норвегийн баялагын сан руу монголчууд бараг хэдэн 100 удаа очсон гэдэг. За тэрнийхээ яг эсрэг зүйлийг гэж. Уул уурхаагаас орж ирж байгаа мөнгийг иргэддээ тарааж болохгүй. Тийм учраас ийм сан байгуулах ёстой. Тэгээд энэ сангаараа дамжуулаад тэр уул уурхаа мөнгөө өсгдгөө гэдэг энэ концепц бол тэр Норвегийн баялагын сан болон Арабын баялагын сан, за бусад тэгээ Чилийн баялагын сангийн үндсэн концепц. Гэтэл Монгол улс маань одоо тэгээ сая хүртэлх төгрөгийг удахгүй тараах юм шиг байна. За ингээд юу болох вэ гэхээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдээгүй, харин эсрэгээрээ багасж байгаа, та бүхнийг анзаарж байгаа. Эсрэгээрээ багасж байгаа. Харин зах зээл дээр нийлүүлж байгаа мөнгөний тоо хэмжээ ихсэхлээр юу болох вэ гэхээр инфляц болно, өөр юу ч болохгүй. Яг гоо ингээд өнгөц харахад бол гоё мөнгө аваад байгаа юм шиг харагдана. Гэхдээ таны худалдаж авж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсгөөс өөр ямар ч нэмэр болохгүй, ямар ч шин зүйл болохгүй. Яг тэгвэл шинэ оюутлогоо нээгдэггүй, шинэ уурхаанууд бий болоогүй, баялаг нэмэгдээгүй. Нүүрснээс орж ирж байгаа мөнгө чинь ч нэмэгдээгүй. Зүгээр л энэ мөнгийг яаж өгөх вэ гэхээр мөнгө хэвлэл нийлүүлчихнэ гэсэн. За дээрэс нь тэтгэврийн мөнгийг 80 мянган төгрөгөөр нэмнэ гэдэг шийдвэр гарсан байна. Бас энийг одоо их баяр баясгалтайгаар одоо зарласан. За тэгээд Монгол улсаа хорлох шийдвэрийг одоо 2008 оноос хойш ингээд улс төрчид маань гаргаж байгаа. За энэ мөнгө тараах Монгол улсаа хорлох шийдвэр дахиад 2026 онд үргэлжлэх нь үнэхээр харамсалтай байна те. Дэд сайдтай болоод одоо сахил хүртээд шалт ордог гэдэг шиг дэд сайдтай болоод улмал
юмд ороодох нь улам л нөгөө новшийн зүйлүүд үргэлжлэлтнэ. Уг нь дэд сайд нар ийм зүйл байх ёсгүй гэдэг ингээд хажууд нь зөвгөх юм уу гэж бодсон чинь улс орноо хорлох энэ зүйлийг хөхүүлэн дэмжиж байж ах юм аа. Харамсалтай. 2026 оны намрын чуулган сая өнгөрсөн 7 хоногт өндөрлөлөө. За тэгээд намрын чуулган дуусгаас өмнө гишүүд маань юу ярьсныг бүгдээрээ үзцгээе. За эхлээд Shark юу ярьсныг бүгдээрээ үзье. Та одоо энэ чи айгүй том реформ шинж чанартай байл гэдэг юм тий. Тэгсэн мөртлөө яагаад ийм нэмгхэн байгаа юм бэ? Ийм том реформ гэхэр чинь би ерөөсөө ойлгохгүй. Тэгээ одоо нөгөө засаг бас ийм юм сурцсан. Нөгөө хийх судалгаануудаа зүгээр ингээд боловсруулж оруулж ирэнгүүтээ за хэдийн хинэтийн гişүүд үйдгээд бидний одоо нөгөө бид нар чи яг нэг айтайхан болохгүй 200 хэдэн хууль дээр чи бид нар суулчлаа шүү дээ. Яг үнэндээ реформын шинжтэй хууль гэдэг юм мөртлөө юм нэмэхээ цаас барьсан суучдаг тий. Энд чинь овг нь амар том судалгаа реформ хийх гэж юм бол маш их судалгаа хийх хэрэгтэй. Гэтэл зүгээр ингээ формалны ерөөсөө сүүлийн үед ерөөсөө энэ улс төрчд ажиллаа хийхэ байсан. Нэг бол попордог болсон. За нэг бол ингээд яаралтай гормоор орж ирээд юмыг хүчнэддэг болсон. Ерөөсөө энэ бол сүүлийн 3, 4, 5 жил явсан. За тэгээ одоо ерөөсөө хуулиач оруулж ирч чадгаа байсан. Тэгээд маш зүг асуулт асуусан. Тэгвэл энэ чинь реформ бидтэй яагаад юм нэмэгхэн байгаа юм бэ гэд. Ажлаа хийхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр шал өөр юм хийгээд хийх ёстой ажлаа хийхээ болсныг л харуулж байгаа юм аа. Реформын шинжтэй маш том хууль орж ирнэ гэдэг одоо 2 жил ярьсан. Энэ бол бидний хүсэн хүлээсэн татврын хууль байсан. За тэгээ харин бушуу туулаа бориндоо бастай гэчээр яг он дуустгийн өмнө 30-нд тий 12 сарын 30-нд нойрносоос ирсэн хөөе татврын реформын хууль гэдэг ингээд улсын хурл руу оруулж ирсэн. За тэгээд улсын хурлын гишүүд бол энийг одоо хилэлцэх эсэх асуудлыг бол одоо маш их ууртай хүлээж авсан. Материал нь тараагүй. Байнгын орон хуралдаагүй. Яаралтайгаар үйлчлэхээ хугацаанд 27 оны 1 сарын 1 жилийн дараа үйлчлэх гэж байгаа байхгүй юу? Үнэхээр л одоо ард түмний нуруунд дээрээс татврын дарамт ихтэй байна гэж байгаа бол аль жилийн өмнө өргөн барьсан байгаа. Бүрдэрж гишүүн болон бусад гишүүн өргөн барьсан байгаа. Нийгмийн даатгал биш нэмийн үртгийн татвартай холбоотой хууль тогтоомжийг ягаад улсын хурлаар одоо хүртэл хэлцэхгүй байгаа юм? Үзэл баримтлал нь 10% татварыг 5 болгочих. 2 нь хэвээрээ байжээг уул уурхаагаас бусад бизнес дээр жоохон ч гэсэн нурууг нь тэнэлэгд өгдөг хөл аль их дөргөн барьсан шүү дээ. Гэтэл засгийн газар одоо хүртэл дэмжихгүй. Их хөргөж бүлэг одоо хүртэл урш нь асуулахгүй. Яг өөрсдийнхөө PR хийх сэдвээр болохоор гүйж орж ирчээд улсын хурлыг зүгээр 1 хоногийн дотор шийдвэр гаргаад өгч байгаа юм шиг бүр тулалдаж шүү дээ. Би тамган газараас асуумаар байна. Хилцэх хэсгийг яаралтай журмаар хилцдэг байт юм уу? Яаралтай журмаар гэвэл хуулийн чинь бүтнээр хилцдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдрийг бодохгүй бол улсын хурлыг зүгээр л хүснээр нь босгол босч идэг, сууггүй сууж идэг гэд тэгээд ардаа гоё PR худлаа хийх гээд ард түмний нуруун дээрс татврын одоо юг дарамтыг багасгах гэж байгаа. Үнэхээр татврыг нь багасгах гэж байгаа нээлж тусаарлаа шүү дээ. Тэгвэл 1 сард. Гэхдээ одоо нэрээ энэ хүлээсэн хууль маань одоо ингэж амар шуурхаа орж ирдэг. Тэгээд дээрэс нь энэ реформ гэж яриад байгаа энэ хуулийг уншихад маш их асуудалтай, алдаа дутагдaltaй. За бараг эсрэгээрээ татвар буулгах гээд байгаа мó эсвэл бүгдийг татварлах гээд байгаа мó гэмээр ийм хууль орж ирж илээ шүү. Энийг маш сайн хянахгүй болохгүй. За энэ яагаад ингэсэн бэ гэхээр нөгөө хилцэх хэсэг асуудлыг ингээд эртхэн шийдээд оны өмнө хилцчих юм бол оны дараа батлаад 2027 оны 1 сарын 1-ээс одоо энэ хууль мөрдөгдөн гэж бодсон юм шиг ба. Бодсон ч яг ууг нь тийх ёстой байсан. Гэтэл одоо ингээд улсын хурлын гишүүд бол хилцэх хэсгийг дэмжээгүй. Энэ хуулийг маш сайн ярилцах ёстой. Дутуу хагас юм их байна. Бид нар наад хуультай чинь танилцаагүй учраас ингээд энэ хуулийг бол хилцэхийг дэмжээгүй. Тэгээд за энэ хууль маань ингээд оны өмнө бушуу туулаа бориндоо бастай гэдгээр ингээд орж ирээд за тэгээд хилцэх эсхийг дэмжихдээ унаад ингээд явж байна. Тэгээд ууг нь арай эртгээ оруулж ирээд хилцэж болоог юм уу да.
сангийн сайдаа, засгийн газраа, улсын хурлын гишүүдээ гэж хэлмээр байна. Тэгээд маш харамсалтай. Дахиад л одоо ингээл удаашрах нь дахиад л нөгөө татварын реформ нь хойшлох нэ монголчууд. Харамсалтай. За ингээд улсын хурлын чуулган өндөрсөн байна. 2025 оны намрын ээлж чуулган хаасныг мэдэгдэе. Нийтдээ 36 удаа хуралцсанаас 10 гаруй гишүүн таслалтаараа хамгийн топ хэмээн бичигдэжээ. Тэгээ дээрийг дурдвал экс ерөнхийлөгч одоогийн улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга 26 удаа хуралдаа суугаагүй 12 дугаар сарын 31-ний өдөр буюу хаалтын өдөр чөлөөтэй байжээ. Улсын хурлын гишүүн Ган Төмөр 26 удаа суугаагүй. Улсын хурлын гишүүн экс ерөнхий сайд Оюун Эрдэнэ 21 удаа хуралдаа суугаагүй байна. Улсын хурлын дарга асан Амар Баясгалан 22 удаа, Булган Туяа 24 удаа, Наран Туяа Нара 24 удаа тус хуралдаа суугаагүй байна. Харин нэг ч таслаагүй гишүүдийг дурдах юм бол Эрдэнэт, Ариун Заяа, Батшугар нарын нэрс дурааж байна. Өстө бидний бүксийг долоох гол бараг л өстө ахан гарчих юм бол өстө алаад өгнө гэдэг хүмүүс чи яасыг тасалсан юм бэ? Тэ? Дарга нар бол ерөөсөө маш их тасалсан байна. За тэгэл зарим нэг гишүүд мөн одоо юм хумаа зараад тэр аваар юм хум рекламадад яваад байгаа болохоор одоо улсын ажлаас илүү тэр рекламны ажил, хувийн ажил нь илүү байдаг үстэй. Нөхөр мөхөртөгөө хэрэлдээд, салж нийлээд тийч шал өөр юм илүү чухал болоод байгаа учраас. За тэгээд ямар ч байсан улсын хурлын чуулган маань ингээд намрын чуулган маань өндөрлөлөө. За ер нь бол яг үннийг хэлэхэд намрын чуулган битүү улс төрийнхний эрх мэдлийн зодон байсаар байгаад ард иргэдийн амьдрал хэцүүдэд байхад нэх ажил хийсэнгүй. Ер нь бол яг үннийг хэлэхэд намрын чуулган. За тэгээд нэг оны төгсгөлөөр нэг ганц хоёр юм хилцмэр айдаад ингээд дууслаа. За тэгээд ямар ч хэрэггүй хуулиудыг бол маш олон хилцсэн. Тэр нэг баяр ёслолын тухай хууль мөл те. За тэгээд ерөөсөө ингээд хоорондоо зодооно хийсээр байгаа л намрын чуулган ерөнхийдөө өндөрлөө төсвөөж олигтой баталж чадсангүй. Ер нь бол тэгэл шудраал өнгөрсөн гэдгийг та бүхэн анзаарсан баг. За тэгээд хаврын чуулганда битээ энэ намрын чуулган шиг юм новшийн хандаараа гэж одоо тэгээ улсын хурлын гишүүдтэй болон эрх барьж байгаа намынхандаа хэлэх ёстой хаа гэж бодчих. Тэгээд бидний бүксийг долоочих гээд ах нь гаруул алнаа гэдээсэн гишүүд маань хуралдаа суугаач ээ. За шинэ жил гарлаа. За дахиад нэг жилийг өөрчлөлтийн гэж хүлээгээ суугаад идэл цаг хугацаа та бүхнийг одоо хүлээхгүй. Тэгэхээр та бүхэн маань Way Academy-ийн богинохой хугацаанд мэргэжил олгох сургалтанд суугаарай. За тэгээд хамгийн гол нь богино хугацаанд хамгийн сайн экспертүүдээр та бүхэн дижитал стратегийн маркетинг, AI, IT, за тэгээд бусад бизнестэй хэрэгтэй тэр сургалтууд та бүхнийг суухыг урьж байна. За энэ бол 4-р улирлын сургалт маань эхэлсэн байгаа. За энэ ч надад хамгийн таалагдсан дата аналистийн сургалт байсан. Бид нар маш олон зүйлийн датануудыг цуглуулдаг мөртлөө яг энэн дээр бодиттой анализ хийгээд явж байгаа нь юу хэр байд юм бэ гэж бодохлоор шал өөр үр дүн гардаг. За ялангуяа өнөөдөр маш их бизнесийн өрсөлдөөнтэй болсон цаг хугацаа. За яг та бизнесээ стратегитэйгээр тэ өдөртөн чиглүүлээ, стратегитэйгээр бизнесээ харьяа гэж бодож байгаа бол Way Academy-ийн сургалтуудад суугаарай гэмээр та бүхнийг урьж чинь. Тэгээд 2026 он болвол та бүхний бизнесийн хувьд цоо шин жил байх болно. Тэгээд бүгдээрээ Way Academy сургалтанд сууцгаая. Cheers манайхаа. За та бүхэн Way Academy-д урдчсан бүртгэл хийлгэхийг хүсэх юм бол яг одоо доор байгаа description хэсэгт байгаа линкээр ороод урдчсан бүртгэлээ хийлгээрэй. Энэ бол Way Academy. Баярлалаа манайхаа. Улаанбаатар хотын гудамжаар нэг хөөрхөн машин яваад байгаа сорогд болдсон лээ. За шинэ жилийн үеэр манай пүрүүс өрдөг залуучууд чинь бас машин чинь амар гоё тоногдлон. Тэгээ хүмүүс нэг ийм бичдэг.
хүүшээ Гринч Санта хоёр нэг Прүсэнд суудсан явж байна гэдэг одоо бичлэг явсаа. Вау, ямар гоё Чингис юм бэ те. Бүр ингээд бүтэн. Гэтэ энэ ямар гоё юм бэ? Ийм ледер ингээд бүр ингээд амар гоё Чингис юм биш те. Тэгээд нийслэл хот маань шинэ жил болох гээд хүн болгон дотроо баяр хөөртэй Сантагийн хувц өмссөн машин дэргээ Чингиссэн ийм сайхан байсан. За тэгээд 2025-аас 26 он бол маш сайхан гарсан байгаа. За ингээд шинэ он шинэ жил гарлаа. Нямбатар дарга мэдчилгээ өргөсэй. Иргэдийнхээ амьдралыг илүү ойр, илүү зэгцтэй, илүү таатай болгох 16 мега төслийн хүрээнд бүтээн байгуулалтууд өрнөж 20 минутын хот гэдэг ойлголтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Үсрэнгүү хөгжсөн шинэ Улаанбаатар хотыг бүтээхэд оюун ухаанаа чилэн гар бие оролцсон сэтгэл зүрхээрээ дэмжин эдэн тусдаж шүүмжилж хамттай байдаг хотын иргэн танд талархаж буйгаа илэрхийлээ. За Нямбатар даргын PR зөвлөлс. За Нямбатар дарга наад хар малгай хурцнэж хүмүүс олчлаа. Одоо та хоккейчин болоод гэж. Дун нэг хөргө хоккейчин нэр. Хоккейч хөөхдөд Нямба феста гэсэн байдалтай ингээд зогсчихлээ дээ. За тэгээд ямар ч байсан нийслэл хот маань 2026 онд бизнес эрхлэлтийг дэмжих жил болгоно гэсэн тэгээд харъя тий. За тэгээд яг Нямбатрын энэ царайгаар бол мэдхгүй би бол үнэхээр мэдхгүй байна. Нөхөр бол маш шуналтай өөртөө ойрхон за магадгүй мэдхгүй яадгийн бүүмэд хувь мөв гэсэн хүмүүстэйгээ хамтарч ажилладаг юм шиг байгаа. За тэгээд тийм хүмүүстэйгээ хамтарч ажиллах байх гэж би зүгээр мэдхгүй төсөөлж байна тий. За тэгээд Нямбатрын нүдэн дээр бол мэдхгүй энэ манай бизнес эрхлэгчд бол нар үзнэ гэдэгт би үнэхээр итгэлгүй байгаа шүү яг үнэ. За дээрэс нь улсын хурлын даргын мэдчилгээ бүгд үздэг. Эрх чөлөөний их нутаг Монголд Монгол хүний хүсэл мөрөөдөл биелдэг байх учиртай. Монгол улсын иргэд та бид төрж өссөн, амьдран суугаа газар, ажил мэргэжил, хувийн сонирхол олон зүйлээрээ ондоо боловч хүн бүр заяамал жам ёсны эрх чөлөөтэй. Хизээ хаан төрж өссөн, хэн байхаас үл хамааран хүн бүхэн, хүүхэд бүхэн ижил тэгш байх хэрэгтэй. Амьд явах, сурч боловсрох, үгээ хэлэх, өмчлөх, сонгох, шудраг шүүхээр шүүлгэх зэрэг хүн бүрийг төрөхөд цуг заяасан. Хүний эрх чөлөөг хуульчлан сахин хамгаалах нь ард түмнээс уг ихтэй арчсан төрийн хамгийн эрхэм нандин үүрэг тангараг юм а. За учрлын мэдчилгээ бол маш тийм либерал өнгө өстэй мэдчилгээ болсон. За ерөн сүүлийн үед учрал бол яг яриад байгаа бас энийг ажил болгох нэлээд тийм амбицтай байх шүү гэлээ. Тэгээ 2026 оны эдийн засгийг либералчлах те энэ төрийг жижиглэх за бизнес эрхлэгчтэй боломж олох энийг хийгээрээ те бити хоёр үзүүртэй зүг шиг байгаараа тэгээ үнэхээр энийг хийж чадах юм бол хүмүүс бас дэмжгээр байгаа шүү учрлаа. Ерөнхий сайдын мэдчилгээ бүгд үздэг. Баялагын өгөөжийг ард түмэндээ авчрах, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэлцээрийг эрчимжүүлж, үндэсний баялагын санг арвижуулах бодит төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Нүүрсний 581 гэрээг ил болгож, авилга албан тушаалын гэмтэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөж, 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, баялагын хулгайтай хийж буй хууль шудраг усны тэмцэл амжилттай үргэлжилж байна. За ерөнхий сайдын мэдчилгээ бол бас энэ жил маш сонирхолтой явагдсан. Хүмүүс рүү шууд ингээ рандомор видео кол игээд сайн байна уу? Би Зандан Шадар байна. Та намайг таньж байна уу гэдэг ингэсэн чи хүмүүс хүүшээ Зандан Шадар байна шүү дээ. Ямар гоё юм бэ? Нэр юм уу? Зандан Шадар юм уу гэж явсан. За энэ нь бол бас олон хүнд бас шинэлэг байсан баг. Шууд ингээд ерөнхий сайд нь шууд залгаад мэдчилгээ төвшүүлнэ гэхэлэр за эн чи эмч за цагдаагийн ажилтан за бизнес эрхлэгчид ингээд хүмүүс рүү залгасан шиг санагдчих шүү манайхаа. За ингээд ерөнхийлөгч маань бас мэдчилгээ төвшүүллээ. Улиран удаж буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж хөдөө аж ахуй хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж түүх соёл өв уламжлаа дэлхийд дахинд сурчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.
Ард иргэд баялаг бүтээгчид төр засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6% өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж, худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум $1 болж, Монгол улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ. За ингээд ямар ч байсан 2025-аас 26 он гарлаа. За тэгээд дарга нар маань ямар ч байсан хоорондоо бол нэгдэж нэгтраад хамтраад ажиллах юм бол болно гэж байгаа. Ер нь бол дарга нар 2025 онд ерөөсөө хамтарч ажилладаг биш хоорондоо зодтолсноос болоод өнөөдөр эдийн засаг маш хүнд байдалтай болж байгаа. За энэ үгээ бол хоорондоо өөрсөндөө хэлмээр байгаа. За иргэд бол үнэхээр одоо төвчээрийн тэлээгээ тасартал үнэхээр хичээж байгаа. За хичээсний үр дүнч гарч байгаа тийм. Төрийн ямар ч оролцоогүйгээр 2026 онд иргэд маань Монгол улсаа дэлхийн нийтэд маш сайн сурталчилсан байгаа. Маш олон залуучууд амжилт гаргасан. Энэ нь дандаа төргүүгээр явсан байгаа шүү манайхаа. Тийм учраас дарга нараа тэр нэг хоорондоо хамтраад ажиллая гэдэг үгээ өөрсдөндөө хэлжүүл Монгол улс маань хөгжиж гээд байна. За тэгээд ер нь бол хоорондоо зодон багтай. Тэгээд аль болох бидний ажилд бага орсон ийм жил байгаасаа гэж та бүхнээсээ хүсмээр байна. Тэр яриад байгаа нөгөө эдийн засгийн либералчлалаа, тэр яриад байгаа татвар буулгахаа зүгээр косметик үс яг жинхэнэ бодит амьдралаар хийгээсэй гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд 2026 он гарлаа. Бүх хүнд шинэ он, шинэ жилийн мэнд хүргье манайхаа. За манайхан cheers. Бүгд нь шинэ оны мэнд хүргье. За Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайд орших Monastery Tower хөрөнгө оруулагчтай 2 жилийн дотор 48% өгөөж санал болгож байгаа юм байна. Та бүхэн байраа авчиж болно. Эсвэл 2 жилийн дараа 48%-ийнхаа өгөөжийг аваад гарчиж болно. Ер нь бол Monastery Tower 2 жилийн дараа үнэлгээ нь өнөөдрийнхоос нэг ойролцоогоор 75%-аар өснө гэдэг тооцоололтой байгаа юм байна. За хэрвээ та гадаадд байдаг бол та гэрээ хийгээд Monastery Tower-аас захиалга аваад эсвэл бол хөрөнгө оруулагч болж болох юм биш үү. Monastery Tower та бүхэндээ хайбрид хөрөнгө оруулалтыг санал болгож ирсэн манайхаа. Monastery Tower баярлалаа. Их хотын химнэл чөлөө завгүй өдрүүдийн дунд бидэнд хамгийн ихээр дутагддаг зүйл бол гэр бүлтэй өөртөө зориулах цаг хугацаа. Хайртай бүхэнтэйгээ өнгөрүүлэх энгийн атлаа, үнцэнтэй мөчүүд амьдралын жинхэнэ тэнцвэрийг бүтээж байдаг. Цаг хугацааг хэмнэх боломж, тав тух, цогц орчныг танд өгөх үнцэнтэй сонголт. Сүхбаатарын талбайгаас ердөө 800 метрийн зайд орших шинэ тансаг хэв маяг Monastery Tower. Оны өмнө одоо шагналын хор уусаа. За тэгээд энэ шагналууд дотроос бас нүдэ олсон нэгэн шагнал байсан. За тэрийг бүгд үзье. За тэгээд бүгдэнд эрүүлэх хамгийн сайн сайхан хүсье. Тэгээд бүгд спортоо хичээлээ заахан эрүүлээ цагаараа гэх юм одоо бүх юм аяанда заахан болно шүү гэж хэлээ. Хаваа санд юм бэ? Одоо ярих гэж хэцүү болоод мэн бэ сонголт баярлалаа. За тийм ээ ёо. Энэ бол инх оргил Монгол улсын гавьяа тамирчин цол хүрсэн юм байна. Уг нь яг ийм одоо ёстой жигүү хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн хүндээ шагнал өгчдөг бол энэ нэг ерөнхийлөгчийн өгөөд идэг шагнал маань нэр хүндтэй байх юм байна шүү дээ. Тэгэхгүй тэгэл ерөөсөө ордны хажуугаар явсан хүн болгоныг барьж авч шагнал өгөөд тахлаар чинь энэ шагнал чинь ямар ч нэр хүндгүй болоод байгаа. Ерөөсөө цөөхөн 1-2 хүн энэ шагналыг л ингээл маш сайн нэр хүндтэй болгох хэрэгтэй байгаа. Тэгээд одоо даанч тэгээд их олон хүнд өгөх юм да. Тэгээд за энэ жилийн нүдэ олсон, байга онсон, яг хүнээ олсон тэр шагнал бол инх оргилын авиа тамирчны шагнал байсан байгаамаа. Баяр хүргэе инх оргилоо. За ингээд он гарсан 1 сарын 1-ээс AI-аар торгож эхэлнэ гэсэн. За тэгээд хүмүүс энэ чинь ямар байр суурьтай байгааг бүгдээр харцгаая. Жолооныхоо нөгөө дүрэн байж тээ. Тэр нь жоохон тодорхойгүй заалтаар ирсэн. Би угаасаа 2-3 дугаар игнэн дээр явж байгаа чинь намайг 1-р игнэнээс зүүн гар тийшээ иргсэн байна гэх нэг таргуул ирсэн. Угаасаа л тэгтээ дөрөв татвараа бүрдүүлэхэд бол байнга л торгож л идэв шүү дээ. Тэгэхээр
Тийм л оюун ухаан харин хамгийн гол нь зөв торгуулаа өгч чадчихлаа байл тийм ээ. Таван бол тэнд нэгээс чи над дээр зөрчилтэй гэдэг гараад ирж ирсэн. Тэгээ би бусаага тэр өнөө нэг юуруу залгасан чи тэр уснууд нь ерөөсө хологддог уснууд байна лээ. Нэг нь бүр техник дээр үед миний барьжсэн усны дугаар явж ирсэн. Тэгээ ямар сони энэ уснууд ч хологддог ийм сони юм байж идэг. Заримдээ бол тэр хиймэл охин ухаан ч үнэ тэр буруу л одоо яагаад ах шиг юм да. Ажиллаад ах шиг юм да. За яг бүгдээрээ тэгээд ямар ч үсэн харъя манай жолооч нарын маань өөрсдийн маань бүдүүлэг тий орк байдлаас болоод энэ замын төвчөрд үүсдэг гэдэг нь бол ерөөсөө маш үнэн зүгээр л явж байгаа л нэгдүгээр игнэн дээр тавьчдаг явж байгаа л хоёр зураас даваал орктол эргэждэг тий манай хотын дарга шиг ийм байж болохгүй. Тэгэхээр AI-аар хэдүүлээ яваад үзье тий бүгдээрээ нэг ийм тал дээр байгаа юм шиг ийм орк амьдралаа бас зогсоох ямар нэг боломж ч юм билүү те хотын амьдрал хамтаар амьдрах амьдрал гэдэг бол хууль дэг журам бусад хүнийхээ эрх чөлөө за тэгээ бусад хүндээ саад болохгүй байх энэ зүйлээр хязгаарлагддаг. Тэгээд бүгдээрээ ер нь бол Нямбатар дарга шиг байхаа болио л гэдэг л ийм л зүйл шүү дээ те. Тэгээд магадгүй AI-аар торгуул бичсний дараанаас ахуулаад одоо нийслэлийн маань жолооч нарын соёл нэмэгдэхийг бас үгүйсэхгүй тэгээ бүгдээрээ харцгаая 1 сарын 1-ээс AI-аар торгож эхлэнэ. Тэгвэл ер нь хэдүүлээ торгуул гэхээс илүү AI-аар бид нар ингээд одоо дүрмээ биелүүлүүлж эхлэнэ гэж харуул илүү зөв юм болов уу гэж бодож байна. За ерөөсөө он гараад дарга нар маань шууд ажилдаа ороод ирсэн. Учрал дарга шууд ажилдаа орсон. Наран дээр хүртэл хүн суртал үүсгээд байж болохгүй шүү дээ. Ер нь манай улс чинь бол ер нь хаана хүн суртал үүсгэж болохоор байна. Хаана юм шаардаж болохоор байна. Тэрийг хайж агаад тэг зүгээр нарны нэг нар ашиглая гэдэг. Дулаан байхын тулд ингээд нарныхаа их үүсвэрийг ашиглая гэхээр бичиг баримт тэгээд ингээд нар бол ерөөсөө нэхээгүй шүү дээ. Манай илчиг ашиглаж. Тэгэхээр манай дарга нар нэхэд ингээд хүн зоогоод хай. Тэр энэ нэг зовлон зүдгүүрийг арилгая энэ гэдэг зорилгоор тэгсэн танахыг их юм үлгэр жишээ айл байгаамаа. Ингээд одоо 2 жил жах хугацаанд төлөө нүүрс төлөхгүйгээр амьдраад өвлжөө сайхан болоод байна. Зардал нь бас их бага байна. Тэгээ энэ бол сайн жишээ муу юм аа гэж ингэж зорж ирсэн. За тэгээд ямар ч байсан нэлээ эерэг одоо санагдсаггүй. Энэ нарнаас ингээд ирж байгаа гэрлийг авахын тулд заавал дараагаас зөвшөөрөл авах гэдэг ямар хэрэг байгаа юм бэ? Энийг одоо болио одоо манай дарга нар маань ингээд байнгын хүн сурталч хэрэглэл учруулдаг ингээд болмоор байна. Бүх зүйлийг ингээд лицензжүүлээл тэгээ одоо зөвшөөрлжүүлээд ингэдэг нь болио гэдэг ийм гоё манлал гаргасан. За энэ бол маш гоё эерэг зөв манлал байсан. Тэгээд зүгээр ярьдаг биш энийгээ ажил хэрэг болгодгоо гэдгээ бас ингээд харуулсан ийм гоё манлал байлаа. За Зандан шатар дарга бас манлалсаа. Оны өмнө 1 сарын 1-ээс өмнө үйлчилж байгаа татвар төлбөр тариф хураамж нэмж байгаа юмнуудыг боловсруулсан зорилгоос шийдвэр өгсөн шүү дээ. Тэр чинь хүн сурталчилгаа яагаад ингэ хүн сурталчилгаа гэдэг юм бэ? Ондор шатны гэж юм даа завхруулж идэв. Одоо энэ чинь ингээд хүчинтэй өрөмөдөд хахаар 238 мянган төгрөг нэг машин саад. Тэгтэн чинь 118 мянга болгоё гэсэн санал надад ирчээд шүү дээ. Юм дээр одоо ордон шуурга хандаад яа. Энийг одоо ордон шуурга шийдвэрлээд өнөөдрөөс өсвөлөө шийдвэрлэж байгаа. Энэ сумын иргэдийн хувьд аймаг иргэдийн хувьд ийм шийдвэр гаргах эрх байд юм уу? Хил нэмтэх хурамжийг. Тэгээ Бямсрын генерал өнөөдрөөс эхлээд шууд зогсоо. Одоо хууль ус татвар байгаа ялгаагүй. Гэхдээ ингээд татвар матураа ингээд ерөөсөө он гаргаад ингээд хууль мууль гаргахыг хүлээлгүй ингээд хийгээд эхлэл болж байна. За бас энэ бол бас айгүй гоё эерэг манлал болсон. Ер нь бол одоо тэр төрийн байгууллагын ингээд хүн суртал гаргаал ингээд шин ийм татварууд гаргаал бусад хүмүүсийн бизнес хийх те ажил хөдөлмөр эрхлэхэд нь ингээд саад болоод идэг ингээд шууд газар дээр ингээд шийдвэрлэж байгаа нь бас маш гоё ийм эерэг харагдчихсэн шүү Зандан шатар дарга. Яг 26 онд яг энээгээрээ байгаараа яг энээгээрээ байх юм бол маш олон хүмүүс дэмжнэ. Тэгээд Монгол хүн бол одоо амны бэлгээр байдаг. Тэгээд 2026 он эхлээд дарга нар маань ямар ч байсан
энэ төрийн хүнд суртал за энэ татвар буулгах тал дээр манлал үзүүлэх ийм одоо зориг байх шиг байна. Тэгээ мэдээж одоо шүүмжлэлгүй яах вэ? Гэхдээ Монгол хүн бол амны билгээр байдаг. Тэгээд ямар ч үсэн улсын хурлын дарга, засгийн газрын дарга хоёр маань он гараад энэ төрийн хүнд суртал татвар бууруулах тал дээр ажиллаад эхэллээ. Тэгээ 26 он маань яг ийм он байгаасаа тэгээд та бүхэн яг ингэж ажиллах юм бол иргэд маань та бүхнийг дэмжин шүү. Тэгээд 2026 он маань улсын хурлын дарга болон ерөнхий сайдын энэ манлал үзүүлсэн шиг ийм жил байх болтугай гэдэг үлзийтэй сайхан ерөөлөөр одоо дуусгая да манайх. of Italy. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээгээ үзцгээе. 2020 онд манай охин дөнгөж төрөөд удаагүй байсан нэг ой гарантай. Тэгээд яг охиноо унтуулгаад бөөлжсэн байхгүй. Тэгээд яг цасхан дууг амандаа аялаад хөвөн зөөлөн цасан ширхээ гэд бөөлжиж байгаа үед яг бяцхан охины дэ одоо ингээд зүгээр юм цас орцоог хараад айгүй гоё юм үлгэрийн болгож төсөөлж байгаа төсөөдлөөс айгүй гоё урам зориг аваад тэгээд тэрийг юм анимашн болгох хэрэгтэй байна гэдэг урам зориг анхны сэтэл маань яг тэр моментаас үүсчихсэн юм. Ингээд Tesla-ийн өмнө бүрэн хэмжээний анимашн бүтээх хийж тавих эрхтэй болж байна. Вау, ямар гоё юм бэ? Энэ бол Золоо эргээд анимашн хийдэг залуугийн түүх байна. Тэгээ Монголд ийм гоё түүхтэй маш олон залуучууд байгаа. Хийж бүтээхээр урам зоригоо хийсэн ийм залуучууд монголоор дүүрэн байгаа. Тэгээд удахгүй олон улсын кино фестивалд энэхүү засган гэдэг анимашн авч явах гэж байгаа юм байна. Тэгээд та бүхэн бас донешн хийгээрэй. Маш олон залуучуудад тэгээ урам зориг болох хаа гэж бодож байна. Тэгээд Монголын маань мянган хийж бүтээхээр дүүрэн залуучууд Монгол улсаа хөгжүүлэхээр бүгдээр ингээд бүр оочрлоод бүр ингээд дотроосоо ингээд шатаад байж байгаа шүү гэдгийг дуулгахад таатай байна. Баяр үргээ Золоо ирээ. За ингээд энэ 7 хоногийн weekly show үүгээр өндөрлж чинь та бүхэндээ маш их баярлалаа. 2026 онд би хамгийн сайнараа хичээх болно. Тэгээд weekly show маань та бүхэндээ хамт байх бах. За тэгээд Монгол хүн бол амны бэлгээр байдаг. За он дөнгөж гараад улсын хурлын дарга, за засгийн газрын даргын хэлсэн шиг те төрийн хүнд суртал буурсан, татвар багассан зүгээр нэг яриад идэг биш те. Яг тэрийг ажил хэрэг болгодог ийм жил байгаасаа Нямбатар дарга шиг бити ийм орк жил болоосоо гэж хүсэж байна. Тэгээд 2026 монголчуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн за тэгээд одоо оны төгсгөл бол эдийн засгийн хувьд бол маш хүнд жил болсон байгаа. За он гараад бас энэ хүндрэл бол шууд засарчихгүй байх. Гэхдээ оны төгсгөлөөр одоо энэ хүндрэлээс гарсан ийм жил байх болтугай гэж хүсэн өрөөж байна. Тэгээд чөлөө зах зээл тэ хязгаарлагдмал төрөл одоо Монгол улсыг аврын шүү. За хэрвээ бид нар эсэргээрээ олсон хэдэн төгрөгөө ингээд бүгдэнд нь ингэж мөнгө олгож тараагаад баас болгох юм бол улмал урууданд орооддаг юм байна гэдэг бид нар 2008 оноос хангалттай харсан. Тэгэхээр энэ буруу бодлогоо зогсоогоод харин өөрчлөх, шинжлэх яг бизнес эрхэлж байгаа хүмүүсийнхээ нуруунд дээр байгаа ачааг бууруулах, татврыг багасгах энэ зүйлээ хийсэн ийм он байгаасаа гэж бодож байна. Тэгээд 2026 монголчуудын хувьд тэгээ залхуурсан биш улам илүү хийж бүтээсэн, хийж бүтээх урам зориг дүүрэн тийм жил байх болтугай гэж хүсэн өрөөж जैन. Тэгээд та бүхэндээ шинэ оны минь төргийн Amraz Weekly Show үүгээр өндөрлж байна. Дараа 7 хоногт эргүү уулзцгаая. Баярлалаа манайхаа. Баяртай. In Mongolia.